холбогдолтой түүхэн судалгаа явуулахад мэдээж 20 дугаар зууны туршид маш их асуудагдсан. За гэхдээ бас хаяа нэг жаахан шинэ баримтууд материалууд ч юм уу тодорч гардаг. За зүгээр сонирхолтой байж магадгүйгээд өнөөдөр нэг хүний хувийн цуглуулгын тухай та бүхэнд бас товч танилцуулъя гэж бодож байна. Ер нь яг 20 дугаар зууны ихэнх үед 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны ихэнх үед Монгол нутгаар олон гадаадын жуулчид, аялагчид, янз бүрийн чиглэл зорилготой хүмүүс бол нэлээд явж исэн. Тэдгээрийн дотроос 1921 оны хувьсгалын үед нийслэл хүрээнд ирж ардын хувьсгалын үүдгэн санаачилсан анхны засгийн газрынхантай хамтарч ажилласан нэг хүн бол энэ Унгар гаралтай Андор Ардноты буюу Андор Рот гэдэг хүн байгаа юм. За энэ асуудлыг гаргаж тавих болсон шалтгаан бол мэдээж ардын хувьсгалын төвөнд нэг багсаг боловч нэмэр бол гэсэн баримт гэрэл зургуудыг танилцуулъя. Хоёрт нь тухайн үеийн монголчууд шинэ засгийн газар монголчууд гадныхны үдэнд хэрхэн ойлгогдож байсныг бас тодруулах бололцоотой. За тэгээд энэ Унгар эмчийн холбогдолтой материалууд хаана байдаг тухай бас ярья гэж бодож байна. За энэ Андор гэдэг хүн бол дараагийн нөхцөлч. Андор Арднот гэж хэмбэ гэвэл энэ бол 1893 онд Унгарын Мискост гэдэг тосгонд нэг эмч айлд төрсэн. 14 онд дэлхийн 1-р дайны үед сэрэг татагдаад улмаар Орсын хайранд хүчин зүтгэж дээд буюу одоогийн Улаанбаатар хотод эмнэлэгт ажиллаж байсан. За 10-аад оны сүүлд өрнсөн цагаан Орос хятадын зэргүүд Улаан Оросын нүүмэний үед бол Монголын улс төрийн болон тэмцэгчид бичгийн сэгэд нэлээд хүнтэй бол Орднот танилцж бас харилцаа холбоо тогтоож байсан юм байлээ. Гэтэ бусад тэр үеийн намын ардын намыг үүсгэн байгуулсан хүмүүс эрхүү улаан үдээр явхад ямар нэг холбоос үлбэ юу байсан нь бол тийм бас тодорхой баримтууд бас баг. Гэхдээ ямар ч байсан хувь хүний хувьд бол нэлээд харилцаатай байсан нь бол мэдэгддэг. Ингээд энэ хүн 22 оны 4 сард буюу ардын хувьсгал яснаас нэг жилийн дараа нийслэл хүрээнд ирж үндсэндээ 4-5 сар нийслэл хүрээнд ажилласан байгаа юм. За энэ үед ажиллах бол цэргийн яамд ажилласан. За ингээд 22 оны 9 сард буцаад улаан үед дээдүүдэд очиод тэгээд улмаар бол 30-аад онд Унгартай буцаж очиж шинжлэх ажлыг үргэлжлүүлээд 64 онд таалал болсон. За Андор Арднот бол 4 сараас эхлэн бүх цэргийн жанжны газрын Монгол ард улсын бүх цэргийн жанжны штабын газрын цэргийн эмнэлгийн сургагч эмч гэдэг ардын засгийн газраас тусгай бичиг үнэлэх бичиг олгож анхны ардын засгийн газрын цэргийн эмнэлгийн эмч байсан ийм хүн 22 оны 4 сараас 8 сарын хүртэл бол ажилласан. За тэрээр бол буцах зөвшөөрөл хэрхэн авсан цэргийн эмнэлэгт ажиллаж байсан үнэн гэсэн Сүхбаатарын гаруй үсэг бүхий үнэлэх бичиг олгогдсон. Энэ зэргийн материалууд нь бол бүгдээрээ Андор Арднотын өөрийнх нь хувийн цуглуулга дотор байгаа. Хадгалагдаж байгаа. За дараагийнх нь. За энэ Арднотын цуглуулга хаа байдгийм бэ гэхээр 71 онд нас барснаас 64 он нас барснаас хойш 71 онд бол түүний гэр бүлээс нь Монголтой холбоотой энэ материалуудыг Унгарын үндэсний музейд шилжүүлж өгсөн. За Унгарын үндэсний музейд 45 он хүртэлх Монгол гэдэг нэрээр 72 дугаар хайрцагт хадгалагдаж байгаа. За 14 онд Унгарын үндэсний музейтэй шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн албан ёсны гэрээ байгуулад энэ 66 зураг болон бусад холбогдох материалуудыг бол хэвлэн нийтлүүлэх судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах албан ёсны зөвшөөрлийг өгсөн юм аа. За энэнийг хэсэгчлээд нэг жаахан ганцдаг зурагтай юм байг Унгар дахь Монголын соёлын өв гэж дэлхийд дарахсан өвийн цувралаар хэвлүүлэхэд энд би нэг өгүүлэл бичиж хэвлүүлсэн байдгийг. За дараагийнх. За энэ тухай бол бид нар хард орж гэж хэлдэг. Караж оржгаа тусгайлан ардын хувьсгалын тухай баримтчгүй тэмээх өгүүллийг бичиж 71 онд хэвлүүлсэн. Энэ дотор зөвхөн Арднотын цуглуулга байгаа Монгол саяны тэр
бичиг баримтын тухай тоо юм өгүүлэл бичсэн. За би нэг 80 насны ойдын жилүү нэг өгүүлэл ихтгэл тавьсан санагдаж байна. За Арднотигийн нийт одоо нэг 66 зураг байгаа. Төрлөөр нь ангилах юм бол шашны холбогдолтой 30 орчим, улс төрийн холбогдолтой 15, бусад 21, агуулгаар нь үзэх юм бол баяр наадам, жагсаал цуглаан, улс төрчдийн хөрөг, шашны соёл, яслал, сүмхий, худалдаа 8 гэх мэтчлэн тухайн үеийн яг одоо хувьсгал ялсны дараах жилийн одоо нийслэл хүрээ улс төрийн нөхцөл байдал энэ хүмүүсийн тухай байдлыг тодруулж мэдэх юм болцоотой. Гэхдээ энд нэг юм байгаа. Тэр Арднотын Арднотын энэ зурагнуудыг Арднот ахуулсан уу эсвэл яасан бэ гэдэг бас жаахан эргэлзээтэй. Баримт байхгүй. Гэхдээ ямар ч үсэн одоо энэ өөрөө авсан байхаа. Ягаад тэгэхээр он цагийн хувьд, үйл явдлын хувьд бол шууд Арднотод холбогдож байгаа учраас хэлж байгаа. За энэ нэг ийм жишээлбэл одоо улс төрчдийн хөргийн тухай би тодруулж харъя л да. Энд нэг ийм наадмын зураг байгаа юм. Одоо наадмаар сууж байгаа. Энэ хөдөлч энд энэ хөдөлгөөн хийсэн. Тэр Балингийн царинд орж байгаа. Сууж байна. Цаад талд нь байгаа өндөр хүн бол Сүхбаатар юм шиг байгаа. Тэрний саадлынх нь миний бодоход бол Наваа нэрэн юм шиг харагдаад байгаа юм. Данзан юм уу хэмэдгүй энэ хоёрын цараа адилхан монголчууд. Тэгээд эднэр бол яг эндээс ингээ харах юм бол одоо харж байгаа ч та бодоо байхгүй. Тийм ээ. Яг 22 оны одоо 100 болвол Жагдарч бодоо даалан бонцогдорж бүгдээрээ байхгүй байгаа. Тэгээд энэ нөгөө бүлгийн одоо хүмүүс стөрчдийн зураг харагдаж байгаа. Дараагийнх нь энийг яг тодруулж болно. За ийм нэг ёслол болж байгаа. За энэ ёслол өмссөн хувцас дээл материал энэ тэрийг харах юм бол энэ бол хавар жаахан хүйтэн дөө үед болсон. За энэ жагсаалын гол байгаа хэсэг энэ хүмүүсийн тэргуунд бол багсарч балхаж байгаа. Дараа нь элбэгдэрж ирэнчинөө алхаж байгаа. За тэр цаана би нэг шууд сум заагаад ятсан байгаа нэг утгаж инстэй тэр зохиж харагдаж байгаа би Сүхбаатар бололтой гэж харж байгаа. За энд нэг жигтэйхээ өндөр амтан явж байгаа. Зүгээр энийг хинбэ гэдгийг бол сайн мэдэхгүй. Гэхдээ яг энэ үед бол энэ 2 метр гарантай одоо Норвегт байсан Оскар Маамн гэдэг хүн хүрээнд байсан. Норвегт цуглуулган байгаа. Би энийг бол Маамн байж магадгүй гэж бодож үзэж байгаа. Яг л хэрэг Маамны өөр нэг зургийг тав хүн харж байгаа юм доор Монгол ахуулсан зургийг. Маамны одоо нэг 3000 гаруй зураг Норвегийн түүх соёлын хүрээлэнд музейд хадгалагдаж байгаа. Бид нэр одоо хэвлэн нийтэлж байна. Энэ хүн бол 1913 оноос Улаастай нийслэл хүрээ тэгээд бараг Бориадад нийт 20 жил амьдэрсэн юм хүн. Дараагийнх. За энэ зурган дээр тодорхой харагдана. Эренчинөө тэр ихэнд нь харагдаж байна. За түрүүнийх тэр бол Магсаржуу тэр үед цэргийн яамны дэд сайд байсан. За Сүхбаатар одоо яг ингээд нүүр бол тодорхой харагдаж эхэлж байгаа. За Жалханц. За Жалханц гэдэг маань бол яг энэ үед ерөнхий сайдын албыг хашиж байсан. За Данзан болов гэж одоо тэр цаана зогсож байгаа нэг Намхавдар биетэй Монгол хувцастай нэг хүн байгаа. Яг энэ зурган дээр томруулал харагдана. За энэ дээр бол тодорхой харагдаж байна. Жалхан зүтгэгт харагдаж байгаа. Магсаржуу харагдаж байна. Оохтон тэр наашаа хараа зогсож байгаа. Тухайн үед зөвлөлт толгойд улсын зөвлөлтийн төлөөлөгч байсан тийм ээ. Полбриад байсан юм. Тэгэхээр энэ яг тухайн үеийн 22 оны улс төрийн удирдах хүмүүс энэ жагсаалын толгойд заадаг. Дараагийн. За энэ дээр маш тодорхой олон зурган дээрээс ингээ бид нар тухайн үеийн улс төрчдийн одоо байдлыг харж болно. Энэ шашны ёслол майдар ирэх ёслол юм шиг байгаа. Хүрээнд болдог байсан майдар ирэх ёслол дээр бол Наваа нэрэн нэг харагдаж байна. За энэ тэр цаана голд Магсаржуу харагдаж байна. За энд нөгөө түрүүнд миний хэлсэн нөгөө Жалхан зүтгэх Дамдан базар, Оохтон, Сүхбаатар, Элбэгдэрж Эренчинөө гээд нэг үйл явдлыг юм олон талаас нь харсан. Би ягаад зүгээр энийг тодорхой хэлээд байгаа юм гэхээр нэг үйл явдалтай холбоотой энэ зургуудыг янз бүрийн талаас нь тайлбарлаж ингэж харьцуулж харах юм бол бас тодорхой юм харагдана гэдгийг хэлж байгаа. За дараагийнх. За улс төрчдийн бас нэлээд хөргийг бас авсан байдаг. Царин дөрж байгаа байна.
гадаад хэргийн сайд байсан тэр үед Дамбад орж байна. Хожим бас улс төрч болсон. Залууч дэвлийн. За тэгээд оогт нь хин жалханц нарын одоо хөрөг зургууд харагдаж байгаа. За орднот бол нэг 4-5 сар болохтой тухайн үед нийслэл хүрээнд болсон 3 том ёслолын зургийг үлдээсэн байдаг. Нэг нь бол ардын хувьсгалын 2 дугаар он гэхүү 22 оны наадмын зураг. За дараа нь энэ голынхан зураг бол түрүүний тэр Магсарж бид нартай цэргийн жагсаал болсон энэ зураг юм шиг байгаа. Та бүхэн хараараа энэ цаад уул усанд бол цас мас хайлаагүй энэ бол хавар зунаар хавраар юм шиг байгаа. Нэг юм цэргийн ёслол болсон. За тэгээд энэ шашны ёслол 3 том ёслолыг зургийг бол баримтжуулж үлдээсэн байдаг юм аа. За энэ ардын засгийн нийслэл хүрээнд анхны наадмын одоо зураг байна. Гэхдээ зүгээр би бол эргэлздэг 1921 оны Далантай Арслангийн төрүүлсэн зааны чөлөө хяагтад авахсан зураг тэр бол баг худлаад өг. Тэр ардын хувьсгалын хүмүүс явсан наадам хийгээд явах тийм боломж байхгүй. Тэгэхээр ардын хувьсгалын анхны баг наадмын зураг бол энэ гэж би ойлгож байна. Тэ. За энийг зүгээр тухайн үед цэнд зайсангийн төрүүлсэн зээрд мөр гэж аваад хүүгээ бичсэн байлаа тэр бас бодлоо. Зүгээр хин юмарыг битгэх нэг юм ямар ч хэлсэн нэг морины зураг тавьсан байгаа. Энэ бүх тэгэхээр өөрөөр хэлбэл анхны ардын хувьсгалын түүх судалдаг та нар анхны ч наадмын зураг юм шиг байлээ шүү. За тухайн үеийн нийслэл хүрээний одоо худалдаа, ах үе байдал тухайн үеийн монголчууд хувьсгал ялахад ер нь ямар нөхцөл байдалтай байсан бэ гэдгийг тодорхойлж явдал бол хүрээний зээл худалдааны газрын энэ зургнууд материалууд байгаа. За энэ зээл модны зах тухайн үеийн монголчуудын одоо эрхэлж байсан худалдаа зээлийн асуудлуудыг ингээд харуулсан зургнууд бас энэ цуглуулга дотор нэлээд бий. За дараах. За энэ та бүхэн харж байгаа тийм ээ. Дамнуурчин шүү дээ. Баруун дамнуурчин. Баруун дамнуурчны зураг нууд бол тодорхой харагдаж байна. За энэ монголчуудын одоо худалдаа зээлийн харилцааны тухай. За одоогийн уртцаагаа хавьд. Дараах. За тухайн үеийн сүмхийдтэй холбоотой зургнуудыг бас нэлээд үлдээсэн. Одоо энэ алга болчихсон нөгөө нэг богдын цагаан сүм шүү дээ. Цагаан сүмийн зураг. За тэр богдын ордны одоо ногоон ордны өмнөх хаалга байна. За дараах. За энэ нэг сонирхолтой юмнууд байгаамаа. Би бас харьцуулж үзсэн. Чойжин ламын сүм үзийн холбогдлолтой нэлээд зургнууд авсан байгаа. Гэхдээ Чойжин ламын сүм үзийн дотор байгаа шашны ёслолтой холбоотой нэлээд зургнуудыг авсан. Гэхдээ эдгээр нь одоо байдгүй юм байл. А яг тэр одоо энд гарах нэг сүм болвол тэр Чойжин ламын сүмд байж байгаа шатцсан юм байл л дээ. Тэр сүмд одоо хамт шатаагдсан байхаа гэж үзэж байгаа. Ийм бас шашны. Ер нь та бүхэн анзаардаг үгүй юу мэдэхгүй. Сүмхий дотор авсан зураг ер нь цөөхөн байдаг байхгүй. Нөгөө зургийн гэрэл нь таардаг тэр үед. Энэ бол юм бүр тусгай юм зорилж хаалгуудыг нээж байгаа авсан юм шиг байна. За дараах. За тэрнээс гадна Арднотын цуглуулга дотор бол Сүхбаатарын гарын үсгтэй, Данзангийн гарын үсгтэй ийм янз бүрийн материал баримтууд нэлээд байна. Сүхбаатар өөрөө олгосон, өөрөө чөлөө олгосон, буу олгосон, зэвсэг олгосон, Данзан одоо мөнгө төгрөг олгосон энэ материалууд энэ сан өмрөгт нь хадгалагдаж байна. За чөлөө олгоод ингээд Оросоор одоо энэ тодорхойлж бичиж олгосон юм байгаа. За тэгэхээр энд бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд 1921 оны ардын хувьсгалд оролцсон партизануудын тэмдэглэл дотор Орднотын ороотын тухай бас нэлээд мерсэр мэдээ бий. Гэхдээ нэг олигтой ч юм байхгүй. Орднот өөрөө ч бас нэг партизаны тэмдэг авсан. Сүүлд өгсөн л дөө 50-аад онд. Тэр ардын хувьсгалын анхны юу гэдэг. За энэ хүн болвол нас барахаас өмнө Монголд нэг удаа эргэж ирсэн 30 жилийн дараа. Эмч хүн тэгээд Монгол улсад ирээд одоо ардын хувьсгал ялахад ямар нөхцөл байдалтай байсан 50-аад онд Монголын эрүүл мэндийн салбар ямар болсон тухай харьцуулж үзэх юм боломж гарсан. Тэгээд Цэгмэдугай дээд улсын шинжилгээ ухааны газраас хүрээлэнгээс одоо хариуцаад Арангай аймаг хэд хэдэн аймагт явуулсан. Тэгээ Арднот өөрөө энэ дэлгэрэнгүй тайлан бичиж өгсөн. Ер нь одоо юуг анхаарах ёстой юм бэ? Нөхцөл байдал ямар байгаа юм? Эрүүл мэндийн салбарт яах ёстой вэ гэдэг. Тэг үнэхээр сэтгэлд бол таарахгүй байна гэж хэлсэн байдгийг. Гэхдээ Арднотын ажиллаж байгаа үеэс дээрдсэн байсан л та. Тэгээд энэ
Цэгмэдуга одоо Арднотод талархал илэрхийлсэн юм бичиг материалууд. За Янжмаагатай бол бас жаахан харилцаж байсан шиг байгаа. Энэ бол улс төрийн зорилготой харилцаж байсан биз. Янжмаагаа тэр үед бас энэ партизан хариуцдаг байсан шиг үлээ. Тэгээд Янжмаагаа өөрийнх нь хувийн захаа бас байгаа. Ингээд зүгээр төгсгөлд нь хэлэхэд бол ер нь яг Унгар улсын энэ Арднот гэдэг нэг одоо эмч хүн тухайн үед одоо өөрөө авсан зөвлөсөн өөрт нь холбоотой өөрт нь шууд хамааралтай материалууд хэдий боловч 21 оны ардын хувьсгалын түүхийг судлахад нэлээд чухал баримт материалууд сая дөрвөн миний өмнө илтгэсэн хүн жишээлж байсан Говны тэмдэглэл. Тэгээд тухайн үеийн Монголын нийслэлийн байдал, худалдаа, шашин, ард улсны байдал, улс төрчдийн хөрөг дүр зэрэг олон зүйлийг бол тодорхойлох ийм одоо бололцоотой байдал байгаа. Зүгээр л эндээс харахад Сүхбаатарын тухай каталогуудад аль нь ч одоо Сүхбаатарын тухай тэр хоёр хөргийг бол оруулж байгаагүй байх шийдтэй байдаг. За Арднотын одоо 22 оны хавар зуны нийслэлд болсон үйл явдлыг тодруулах ийм материалууд байна. За Арднотын эдгээр баримтууд нь магадгүй 21 оны хувьсгалын дараахан үед авч үлдээсэн ховор сонин баримтууд бөгөөд нэхэн наривчлан судлахад ардын хувьсгалын үеийн түүхийг тодруулах боломжийг олгож байж магадгүй. Зүгээр би хэсэг тухайдаа сайн мэдэх ардын хувьсгалын түүх судалт юм чинь 21 оны хувьсгалын үйл явдал болоод яг 21-2 оны үеийн зураг ер нь баг байхгүй. Маш ховор. Тэгэхээр энэ бол бас нэлээд чухал болов уу гэж бодож байна. Зүгээр яг 20 оны юм уу 22 3 оны юм уу иймэрхүү зурагнууд бас байдгийг. 21 онд хувьсгал ялсны дараа Монголыг сонирхож ирсэн. 11 оны 12 сарын 29-ний зураг бид нар байхгүй л гэж үзээд байсан сая бас Оросоос олдсон шүү дээ. 9 цагааны бэлэг өгч байгаа зураг болсон. Тэгэхээр тэрийн шиг 21 оны энэ үйл явдлын зурагс олдчих байх яванда материалууд. За наадмын тухай болон цэргүүдийн жагсаалын тухай бол авсан зураг шиж магадгүй. Ингээд ардын хувьсгалын төвийг тодруулахад эдгээр гэрэл зураг материалууд нэлээд зургуудаас гадна ардын журам цэргийн болон тухайн үеийн тухай холбоотой одоо баримтуудыг уялдуулж ингээд судлах юм бол бас нэлээд сонирхолтой болов уу гэж нэг юм мэдээллийн чанартай зүйлийг та бүхэнд болгож байна. Баярлалаа.